Ингэж явсаар агаад баг энэ байдалтай тасаад зарим нь тий. Тэгээ бүр улам цаашлаад зарим хүмүүс нь бүр би хаана өвддөг ч юм уу те бүр тийм хүнд байдал руу одоо үед маш олон хүмүүс орж байгаа. Стресс, ер нь депрессийн байдалтай хүмүүс айгүй олон болчихсон. Тэгээд тийм байгаа болохоор би хүмүүст бас жоохон өөрийнхөө бас олж авсан мэдлэг туршлагаасаа хуваалцаад олон хүмүүсийг бас энэ цаг үеийг илүү хүчрэхээр давж гараад те өөрийгөө илүү нээгээд тэгээд ялангуяа одоо ингээд гоё 100 цаг эхэлсэн байна шүү дээ тий. Тэгээд 100 цагаа гам чинь бид нар энэ 100 цагаа гоё зүйлүүдийг хийгээд бүр болж өгөх юм бол илүү гоё үр бүтээлтэй бүтээмжтэйгээр аз жаргалтайгаар өнгөрөөвөл гоё тийм үү. Тийм болохоор би сая түрүүн сүүлийн 2 жил гээд хэлсэн те. Өмнө нь мэдээж яриг бас л дэлхий дээр айлч ус оронд болж бүтггүй зүйлүүд байсаарч ирсэн. Тэ одоо ч байх ирээдүйд ч гэсэн байж л байх болно тийм ээ. Тийм болохоор яагаад сүүлийн 2 жил гів гинт ингээд ийм олон стресс давтсан, тэ ирч хүчгүй болчихсон, маш их айдас давтчихсан, бухимдсан, тэ энерги алдчихсан хүмүүсийн тоо их болсон юм бэ. Яа тэгвэл бидрийг одоо хүсээгүй маш их тэр сөрөг мэдээлэл рүү бидрийг явуулаад оруулчихсан. Тийм ээ одоо нөгөө 2 жилийн өмнө гарч ирсэн одоо тэр алдартай одоо би одоо тэр өвчнч гэж ярьж хэлмээргүй байна. Яагаад гэвэл бидний өвгөөс айгүй хүчрхэх тийм ээ. Тийм болохоор тэр сөрөг зүйлүүдийг бид нар маш их сонсоод үзэж харсаар агаад одоо тэгээ сүүлд нь ингээл хэдэн сарын 3-4 сарын өмнө бас ахаал нэг шинэ дэлхийг ингээл дөргиосон мэдээ гарч ирэл тэ. Бидний сэтгэл зүйн байдал маш хүчтэй нөлөөлж байна тийм ээ. Өчигдөр би харин нэг Украинаас ирсэн найзтайгаа хэсэг ярьсан байхгүй. Тэр найз маань болохоор тэр найзаас маань илүү тэр энэ өнөөдрийн хийх лайв маань илүү улбаалж гарч ирсэн. Яа тэгвэл тэр найз маань бүр ингээд сүүлийн хэд хоног бүр ингээд царай цайчихсан. Бүр ингээд харах царайны унтаж амарч чадаагүй. Бүр сэтгэл санаа нь нэг тийм онц биш байгаа гэдэг нь угаасаа харагдчихсан. Тэгээ тэр болохоор өдөр болгон хит хитэн удаа мэдээ үзэж сонсож одоо тэр Украин дахь байдлыг ажиглаж харж сонсож мэдээлэлтэй байдаг. Тэгээ шөнө болохоор эрт унтаж чадахгүй. Айгүй оройн унтдаг баг 3-4 цаг, зарим үедээ баг 5-6 цаг хүртэл унтахгүй суучдаг. Тэгээд өөр нь надад өчигдраас хэлсэн байхгүй. Ингээд тэрний найз нь бүр хүнд сэтгэл зүйн одоо бүр ингээд хэцүү байдалд орчихсон. Энэ Украин дахь байдлуудаас болоод тэр ярилцлага яриаг нь бүр ингээд хамт ярилцаад суусан чинь нэр хүмүүсийн байдал нэрээ айгүй хэцүү байгаа маань би өөрөө болохоор нөгөө тэр мэдээ зэдээ ерөөсөө үзэхгүй 10 хэдэн жил болчихсон хүн байхгүй юу. Тэгээд тийм болохоор тэрнийхээ ачаар би илүү их тийм эрт хүчтэй бас өөрийнхөө эерэг байдлыг алдахгүй те эерэг бодол эерэг хандлага алдахгүй яваад байгаа.